та яг энэ мэдээллүүд танд хэрэгтэй байгаа сонин содон байна. 7 ногтон ядаж нэг өдөр ч гэсэн ийм хорвоогийн сонин сайхнаар аялж байя гэж бодож байгаа бол заавал subscribe товчоо дараарай гэж хүсэж байна. За тэгээд подкастынхаа төгсгөлийн хэсэг дээр бид хоёр дахиад нэг сэдвээр Монголын жишээ болон чехийн жишээг авч ярилцдаг байгаа. За энэ удаа болохоор эхэнд хоёроос ярьжсэн л автобусны тухай налуу зам явж байгаад автобус болоод хувирсан. Тэгээд автобусаа одоо төгсгий. Автобус гэхээр Монгол яг 10 дугаар сарын эхний 7 хоног дээр нэлээд шүүгэн тарьсан мэдээлэл гарсан. За тэр нь яасан бэ гэхээр автобуснаас хоцорч дагаж гүйсэн бага насны хүүхдийг дайраад орхиж явсан осол гарлаа гэдэг гарчигтай. За нийтийн тээврийн жолоочийн гаргаж буй увайгүй үйлдэл бүхий бичлэг олон нийтийн сүлжээг шуугуулж байна. Энэ бичлэгт сургуулийн насны нэгэн хүүхдийг хажууд нь гүйсээр байхад нь орхиж явсан автобусны жолооч гарах бөгөөд тус автобус нь Blue Bus хувьцаат компани 4071 дугаартай нийтийн тээвэр байгаа юм а. Энэхүү автобус компани ажилтан эмэгтэй эм гихч тус үйлдэлийг гаргасан бөгөөд тус бичлэг 5 дугаар сард болсон үйл явдал гинэ. Автобусыг дагаж гүйх охины хувьд 9 настай бөгөөд энэхүү үйл явдлаас болж гар нь хугарч зөөлөн эдийн гэмтэл онцтойгоор эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин жолооч эмэгтэй хувьд цагдаагийн байгууллагад 2 сар гаруйтай хугацаанд шалгагдаж хуулийн хариуцлага хүлээжээ гэсэн байна. Тэгээд 5 дугаар сард гарсан бичлэг 5 дугаар сард болсон үйл явдал 10 дугаар сард сошиал орчинд түүгсэн. За тэгээд мэдээж маш их хүмүүс хараасан сэтгэлдлүүд бол тэ мэдээж та яаж байгаа юм ба ямар хаашаа юм барчааг юм бэ энэ жолоочтой хариуцлага тооцсон сэтгэлдлүүд бол маш их байсан. За тэр дунд бас нэг арай өөр нэг өнцгтэй сэтгэлдлүүд тэгээ тэр сэтгэлдлээ нэлээд бас нийтлэл болгож бичсэн хүмүүс ч бас байсан. Тэрийг бас хэлсэн дээр гэж бодож байна. Тэр яг сэтгэлийн гол үндсэн агуулга нь юу байсан бэ гэхээр ер нь нийтийн тээврийн хэрэгсэл суудлын автомашин аль алинд нь сохор бүс гэж байдаг гинэ. Тэгээд сохор бүс гэдэг нь бүр том дэргэнд айгүй их ингэж харагддаг. Тэр нь жолооч толиндоо харж чаддгүй хэсэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр бүр ингэж огт харж чаддаггүй тийм сохор бүс гэж бас байдаг юм шүү. Ер нь бол тий. Тэгэхээр энийг бас анхаарах хэрэгтэй гэдэг. Гэхдээ яг уу яг саяны нөгөө бичлэгний тохиолдол дээр сохор бүс гэж байдаг. Гэхдээ сохор бүст харагдахгүй байгаа тэр зүйлийг автобусан сууж байгаа зорчигч нар бас харсан байх ёстой гэдэг тийм дүгнэлтийг бас гаргацсан байсан. Энэ дээр нарагийн бодол бас ямар байна? Тийм тэр бичлэгийг хараад тэр хүүхдүүд бол үнэхээр харамсаж байгаа угаасаа. За тэр сохор бүсэнд таарсан юм уу мэдэхгүй байна. Дээрээс нь тэр автобус эцсийн буудлаасаа хөдөлж ийн гэж би харсан. Тэгэхээр дотор нь бас хүн байгаагүй ч байж магадгүй тий. Тэгэхээр бид нэр тэрийг мэдэхгүй байж ингээд уурлаад хараагаад ах нь бол ерөнхийдөө илүү зөв. Тэгээд миний бас бодогцсон юм. Тэр хүүхдийн хувьд бол үнэхээр харамсалтай. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдтэй ингээд машин зам дээр гүйж болохгүй, машин автобус дагаж гүйж болохгүй. Хоцорсон бол тэгээ хаяа хичээлээсээ хоцрох ч хамаагүй. Чиний аюулгүй байдал, эрүүл мэнд юмнаас хамгийн чухал шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэг хүүхдүүд тэр гарцгүй газраар зам гарах, машин автобус дагаж гүйх зэрэг бол яг эцэг эхчүүдийн л хариуцах ёстой асуудал гэж би хувьдаа бодож байгаа. За ингэж хэлснээрээ би одоо амар хүүтэн сэтгэлтэй хүн болж харагдаж магадгүй л дээ. Гэтэл юм гэдэг бол хоёр талтай шүү дээ. Тэгэхээр зөвхөн нэгдлийн хараал ингээл бүгдөө муулаад хараагаал байх бас утгагүй баг. Аль талаас анхаарах зүйлээ анхаарч авах хэрэгтэй баг. Тийм. Ер нь бол яг энэ бичлэгийг үзээд бид нар ч гэсэндээ өөрсдөө нөгөө замын хөдөлгөөний аюулгүй дүрмийг те гарцаар гарах ёс. Би бол одоо жишээ нь хүүхдүүдэд хэлдэг байхгүй юу. Тоор жижигхэн учраас жолоочд хоёрыг харж чаддгүй маа цонхоор та нар ингэ намхан болохоор харагдахгүй. Тэгэхээр заавал ингэж гарцаар гарах хэрэгтэй гэж зааж өгдөг байхгүй. Тэгээ энийг ч гэсэндээ нөгөө нэг одоо энэ ч нөгөө угаасаа сургууль цэцэрлэгийнх нь боловсрал дээр замын хөдөлгөөний аюулгүй дүрмийн тухай байнга зааж өгч идэг те. Монголд ч гэсэндээ нөгөө нэг цэцэрлэгт байхад л нөгөө юу лээ ногоон гэрэл цагаан гарц гэл улаан шугам мугам гэд бас нэг аян маян нүрнүүд идэв шүү те. Ер нь бол нөгөө хүүхэд томчууд хин хин нь хариуцлагатайгаар замын хөдөлгөөний аюулгүй дүрм гэдэг ямиг хаана мэддэг байх хэрэгтэй юм байна. Тэгээд энэ дээр бол амар том сургамж бол бид нар бас авлаа гэж би бол тэгж харсан. Тэгээд ер нь замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч хүүхэд гэлтгүүл бүгдөө маш анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. За тэгээд Чехэд ч гэсэн бас ийм осол болдоггүй юм биш. Болдог
согтуу солиотой жолооч нар ч их байна. Анхаарал болгоомжгүй явган зорчигчд ч байна. За бас буруу анзаарахгүй байдаг нийтийн тээврийн жолоочч байна. За тэгээд эдгээрийн жишээ болгоод нэг хит хитэн бидээг ерөөсөө 9 сард болсон айгүй том 3 осол байгаа. Гуруула Прагт болсон трамвай осол. За жишээлх юм бол энэ 9 дугаар сарын 14-нд Прагийн Зенклова гудамд трамвайн зогсоол дээр зогсож байсан нэг трамвайны ард нэг машин ингээд ирээд зогссон чинь тэр машины араас дахиад нэг трамвай ирэнгүүтээ мөргөөд уртлын трамвайтай тэр машиныг шахаад ерөөсөө ингээд юм сэндвич болгоо байсан. Тэгээд энэ бичлэгээс нь харангуут биш үү те. Энд чинь зарим зам дээр ингээд нөгөө ялтчгүй трамвай машин хамтдаа нэг зам дээр явдаг шүү дээ те. Нарийнхан замтай гудамжинд бол. Тийм гудамж байсан юм уу тэрийг сайн мэдэхгүй байгаа. Тийм гудамж байсан юм шиг байгаа. Тэгсэн чинь гол нь бичлэгээс харахад энэ араас ирж мөрөгсөн трамвайнд ерөөсөө хурдаас ааруулаагүй сигнал өгөөгүй байгаа байхгүй юу. Тэгээ дотор нь хүн байсан уу нөгөө суудлын автомашинд? Байсан. Мэдээж жолооч нэг зорчигчтэй байсан. Жолооч нь 50 настай эрэгтэй байсан гэж байгаа. Тэгээд түргэн тусламж ирээд авсан бэлээ. За тэгээд энэ хоёр трамвайны болон энэ машины жолоочгийн 3 жолоочийг гурвангийн шалгаж үзэхэд ямар нөгөө алкогол хэрэглэсэн юм байгаагүй эрүүл байсан гэж гарсан байгаа. За тэгээд яг нарийн ширийн нөгөө ослын шалтгааныг нь одоо тэр трамвайнд торомс эвдэрсэн ч юм уу яасан чинь тиймэрхүү юмыг бол шалгаж байгаа гэсэн бэлээ. Би яг шалтгааныг нь бол олоогүй. Эннээс болоод тэгээд нөгөө замын хөдөлгөөн гатсан олон цагаар тэгээд тэрүүгээр чи явах хэрэгтэй байсан нөгөө нийтийн тээвэр трамвай энэ төр чи явах боломжгүй болонгот одоо тэр чиглэлүүдийг орлох автобус гаргаад юм тойруу замаар явуулж эхэлсэн гэж байгаа тэр үедээ. За тэгээд 9 сарын 27-нд дахиад Прагийн Лазарска гудамжинд 2 трамвайны энэ болохоор юм эсрэг чиглэлийн 2 трамвай байгаа шүү дээ. Хоёр юм зэрэгцээ замын дундуур нь нэг пикап джип буюу одоо нэг ачааны джип байдаг шүү дээ. Тийм машин орсон. Ийм бослоо. За тэгээ азар бол трамвайд сууж явсан болоо машинд сууж явсан хүмүүс гимтээгүй. Энэ машинд нь болохоор 4 хүмүүс байсан. Тэгээд нөгөө 2 трамвайны дундуур хавчлагдсан болохоор хаалхан онгох боломжгүй байсан. Тэгээд карамараа авчирч галлынхан малынхаа ирчээж ингээд нөгөө машин нь холдуулж агаад дотор хүмүүсийг гаргасан билээ. 9 сарын 30-нд бүр айхтар осол болсон билээ. Прагийн Винохрадскад автомашин шууд ингээд трамвайг очиод мөрөгцөн. Тэгээд үрдэнд нь нөгөө машин чинь дээш харт. Тэгээ осол болсон газар мэдээж цагдаа дөрвөн тусламж гал командын багууд очиж ажилласан. Тэгээ шалтгааныг нь бол тодорхойлсон чинь тухайн машины жолооч нь алкогол болон мансууруулах бодис хэрэглэсэн байсан. Тэгээ машин дотор жолоочоос гадна 2 эмэгтэйс 20 орчим насны хоёулаа гимтсэн. Азар трамвайд байгаа хүмүүс бол ямар ч гимтэл аваагүй наа гэсэн баг. Тэгэхээр энэ ослуудаас харахад бол ингээд автомашины ч буруу байж гин. За магадгүй тэр нэг трамвайны жолоочийн ч буруу байсан байж магадгүй. За тэгээд энэ Prague Morning дээр бас ингээд трамвайтай холбоотой янз бүрийн ослуудын бичлэгийг ингээд эвлүүлсэн. Энэ бол бүр үнэхээр амар. За тэгээ энэ бичлэгээс харахад бол ингээд зүгээр явж байгаа трамвайны урдуур гинэт ингээд машин орж ирсэн. Эсвэл явган зорчигч орж ирсэн ийм янз янзын талын хариуцлагагүй үйлдэлүүд энэ дээр харагдаж байгаа. Энэ зөвхөн Праг хотод биш ер нь ингээд Борно гэж бусад хотуудад ч гэсэн болдог үйлдэлүүд. За тэгээ Борно хотын тээврийн газраас явган зорчигчдыг бас замын хөдөлгөөнд оролцохдоо илүү анхаарал болгоомжтой байхыг сануулж урьдчилан арга хэмжээ байнга явуулдаг. За өмнө нь болохоор Don't be a zombie буюу битгий зомби шиг бай гэдэг аян өрнүүлж ирсэн. За тэгвэл одоо саяхнаас Борно хотод Хлава Всфуру буюу толгоогоо өөдөө гэдэг аян эхлүүлсэн байна л да. Тэгээ энэ аянд нь болохоор явган зорчигчдад илүү зориулсан. Тэгээд яг ингээд хөдөлгөөн ихтэй газруудад явган үний зам дээр юм шүршдэг будгаар тэмдэглэгээ хийцэн. Дээшээ хараад ингээд замаа хараад яваа. Don't be a zombie гэдэг нь болохоор одоо нөгөө гар утсаа барьсан хүмүүсийг ингээд зомби шиг ингээд яваад идэг гэж байгаа байхгүй. Ер нь л хаана замын хөдөлгөөний дүрмүүдээ баримтлаад явж байгаа зорчиж байх шаардлагатай юм байна. Тэгээд нөгөө Монгол мэдэн дээр бас хүмүүсийн айгүйх битсэн нэг сэтгэл нь болохоор манай нийтийн тээврийн жолооч нар амар юм соёлгүй бүдүүлэг байдаг. Гэтэ хаана яг юм хариуцлагатай хийж байгаа юмдаа юм сэтгэлтэй тий байх нь л амар чухал болчихж байгаа байхгүй юу? Ямар ч хүн ямар ч ажлыг хийж байхдаа хин нэгний амь настай ерөнхийдөө холбоотой л явж идэг. Тэгээд дээрэс нь ингээд баахан ямар нэгэн мэдээ гарахаар нэг хэд хоног сошиалар шуурал тэгэл өнгөрдөг.
тийм баймааргүй яг нөгөө түрүүч бит хоёр хэлжсэн иргэний оролцоо гэдэг бол ерөөсөө юм болгонд маш чухал. Одоо жишээ нь чиний сайн хэлсэн юм жолооч нарын юм хариуцлагагүй байна гэж байна тий. Тэгвэл намайг л Монголд байдаг байхад ингээд нөгөө жолоочн тэр энтер гэсэн нэртэй устай зургийг тавьсан байдаг гэсэн чинь яг жолоочийн кабины автобусанд тэрийг нь хараад юу яадаг гэсэн нараа гомдол гаргадаг дугаар байдаг. Тийм, гомдол гаргадаг гэсэн заяа. Тэгсэн чинь нөгөө жолооч нар нөгөө одоо нөгөө гомдол гаргах чадваргүй буюу юм бага насны хүүхдүүдэд уурладаг тий. Өндөр настай хүмүүст уурладаг. Тэднийг орхиж явдаг. Чи тэгээ эртхэн гарч ирэх чинь яасан ингээд нөгөө шаардлага тавихаар заавал өөдөөс нь сүргүүлж ингэж уурладаг. Тэгээд ингээд нөгөө ялангуяа одоо сурагч нарт ингэж айгүй хат урахт юм байна л та. Тэгээд тэрийг нэцэгчүүд айгүй битсэн бэлээ. Тэгэхээр тийм ямиг харж байгаа томчууд бас миний өгөхөд биш юм чинь гэж тоолгоо өнгөрөлгүй те бас дугардаг байх хэрэгтэй. Гомдлын яг гаргадаг зарчмаар нь гаргадаг байх хэрэгтэй. За тэгээд тэр гомдлоо гаргаснаа ингээд өөртөө баримтжуулж үлдээд те тэгээ бүр дараагийн арга хэмжээг яг нөгөө нэг дүрм журмынхын дагуу бүр шүүх хүртлээ чи явсан болно шүү дээ. Гол нь бид нэр тийм залхууралгүй тэгэж явдаг л байх хэрэгтэй. Явдаг болоход суралцах хэрэгтэй байна. За энд бол тэгээ нөгөө хэрэглэгч хаан гэл ингээ сошиалаар орилоод байхгүй яг тэгээд нөгөө гомдлыг бол гаргаад зарга үүсгээ заргаа авч чаддаг тохиолдлууд маш их үт юм бэлээ. Зүгээр дэлгүүрт ингээд барааныхаа үнийг буруу бичсэн байхад л тэрнтэй маргаа үсгээл шүүхтэл заргаа авдаг тиймэрхүү тохиолдлууд байна. Тэгэхээр өөрсдийнхөө төлөө залхууралгүй зүтгэдэг тэмцэтгэл байх хэрэгтэй. Юмн дээр те. Дээрээс нь бас өөрсдөө анхаарал тулгамжтай бусдад тавих шаардлагаа яг зүй ёсоор нь тавьдаг зарчмаар нь тавиад дуустал нь явдаг бай. Яг л нөгөө эргэн мөнх бат шиг. Нэрээ эргэн мөнх бат чинь ингээ 2 жил шүүгдсэний заргаа авцсан. Тэгээд нөгөө юугаа хохирлоо төлөвлөхөр болсон юм. Тэр бол өстой үнэхээр бид бүгдийн ялалт байсан. Тэр залуу шиг байцгаая хүмүүсээ.